Эрт урдын цагт нэгэн тосгонд маш чигнэлэг нэгэн хүн амьдардаг байж тэр баян хүн 2 хүүтэй юмсанжээ. Гэтэл нэгэн өдөр бага хүн аав дээрээ ирээд ингэж хэлж: "Аава, надад мөнгө хэрэгтэй байна. Аава, та хүүхдээ надад өвлүүлж өгөх хөрөнгө байгаа үсттэй. Тэр мөнгөө яг одоо өгч." Аав нь ихэд гунигтай байв. Харин бага хүн аавынхаа сэтгэлийг огтхон ч ойлгохгүй зөрүүдэлсээр байв. Аав нь аргагүй эрхэнд хүүдээ хөрөнгө таслан өгөв. Хүү хөрөнгө мөнгө аваад аавыгаа орхиод хол замд явлаа. Бага хүн алс холын нутагт очиод ааваасаа авсан мөнгөөрөө энэ дэлхийгээр аялан амттай хоол зооглон найр цэнгийн зооглож тансаглаж гин. Хүмүүс бага хүүд саамширч түүнтэй дотн царайлж эхлэв. Бага хүү улам хөөрөн мөнгөө хаа замбраагүй үрсээр байв. Тэгж явсаар хэдэн өдрийн өнгөрсний дараа бага хүү өөрийнхөө бүх хөрөнгөө мөнгөө үрж гар дээрээ ганц зовсгүй болдог. Юу ч үгүй хоосон болсон бага хүү хүмүүс бөгөөд орхин явсаар байлаа. Гидсэн ихэд өлссөн ч түүнд хоол худалдан авах мөнгө байсангүй. Хинч бага хүүд туслахыг хүссэнгүй. Бага хүү арга барсандаа бохор гахаад тижээх ажил хийдэг болжээ. Үнэхээр их өлссөн бага хүү гахаан тижээлээс хамт идэхийг хүссэн ч эзэн нь болохгүй хэмээн зөвшөөрсөнгүй. Бага хүү нулимс туслуулан ийм бодов: "Манай аав баян чинэлэг хүн, учир гертний хүнс чих аавын маань гэрийн зарцнаар мөн амттай хоол хүнсээр хоололдог байсан. Би аавынхаа өмнө асар том нүгэл үлджээ." Бага хүү аавдаа очихыг хүсжээ. Гэтэл ингээд буцаад очивол аавдаа загнуулах бах та. Тэгвэл өөрийнхөө биш зарцаач болтугай ажилуулаач хэмээн гуй гэж шийдээд төрсөн нутагтаа зоржээ. Харин бага хүүгийн аав нь өдөр болгон хүүгээ хүлээсээр байв. Хоолоо сайн идэж байгаа болов? Сайн унтаж амарч байгаа болов? Хүү минь чамайг ямар их санаж байна. Гэтэл нэгэн өдөр тэртээ холоос нэгэн хүн алхан ирж байхыг харав. Түг алхаад ирж байгаа нь гарцаагүй 2 дахь хүн байлаа. Аав нь хүүгээ хараад humгүй гүйж очиод бохор муухай үнэртэй хүүгээ чангаас чанга тэврээд аав. "Аава, би таны өмнө буруу зүйл хийсэн. Намайг зарцаа болгон аваач" гэв. Гэтэл аав нь "Та нар манай гэрээс хамгийн сайхан дээл, хамгийн үнэтэй гутлыг авч ирж өмсөг. Тэгээд тарган тугал нэтлаад хамгийн амттай хоол хүнсийг бэлдэг. Миний хүү эргэн ирсэн тул том найр хийцгээе" гэд хүүгээ уучлж өгчээ. Хайртай хүүхдүүдээ, бага хүү ачлалтай сайн хүү байсан уу? Өөрийн дур зоргоор амьдрахын тулд аавыгаа орхин явж байсан муу хүү байсан. Гэхдээ хүү буцан ирэх үед аав нь яасан бilé? Гүйн очоод чангаар тэрвэрч том найр хийсэн. Бидний итгэдэг бурхан ч мөн ялгаагүй ийм хүн. Хизээд биднийг хайрладаг нэгэн билээ. Бид нар хэдийгээр буруу гим нүгэл үлдсэн ч бурхан минь миний буруу хэмээн залбирах үед хизээд биднийг тэврэн уучлж өгдөг нэгэн юм. Бидэнд ийм гайхалтай бурхан аав байдгийг заавал санаж байгаарай. Тэгээд бурханы өмнө хийсэн ямар ч гим нүглийг уучлан өршөөж өгч чангаар тэрвэрж өгдөг бурханыг амьдралдаа мэдэрсэн хэс шовны хүүхдүүд болохыг ерөөж байна.